Манай хос замхаг компаниах барилгын халаалт салхивч хөргөлтийн системийн чиглэлд үйл ажиллагаа явуулж агаад 2021 оноос бид нар Зослонгийн бүсэд амны орон сууцны хаус хотхон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингээ 21-с 22 онд Горхит 1 хотхон хаус хотхон 41 айлын 22-23 онд Маунт Вилла Горхит 2 гэдэг төслүүдийг хэрэгжүүлсэн. 4 онд бид нар одоо Горхит 3 гээд бас 41 айлын хаус хотхон эхлээд явж байгаа. Барилгын ажлын ясныг 70-аас 80% та явж байгаа. Энэ Горхит төслүүд нь болохоор дундаж орлоготой залуу гэр бүлүүдийг илүү дэмжсэн тийм хөтөлбөр байгаа. Барилгын үйлдвэрлэлөө хотхон төслүүд рүү шилжээд явж байхдаа бид нар илүү нөгөө менежментийн бэрхшээл, процесс барилгын нэг маягийн одоо энэ угсралтын ажлын процессын асуудлууд гарч ирээд ингээд менторшип хөтөлбөрөөр хайж бүртгүүл олж бүртгүүлээд хамрагдаад явж байгаа. Менторшип хөтөлбөрт бол хамрагдаад явж байгаа сэтгэл өндөр байгаа. Удирдлагын багаараа хамт одоо суугаад хэрэгжүүлээд явж байгаа хөтөлбөрт яг дундаа явж байгаа. Бид нар хөтөлбөрт хамрагдсанаар эхлээд бүр зорилгоо алсын хараа эрхэм зорилгоо дахиж шинжилж багаараа ажиллаж гаргаад тэгээд илүү үйлдвэрлэл процессын чиглэлд илүү ажиллаад одоо процессуудаа тодорхойлоод зураад явж байгаа. Сайн байцгаана уу? Мастер матрас үйлдвэр маань байгуулагдаад 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Бид одоо энэ хугацаанд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаад матрасыг нэмгэн, зузаан, зөөлөн, хатуу гэх олон төрлийн матрасыг Монголд одоо үйлдвэрлэж байна. Бид бол үндэсний үйлдвэрлэгч гэхээсээ илүү одоо эх оронч ийм үйлдвэрлэгч гэж одоо өөрсдийгөө бас тодорхойлж энд бас илүү хариуцлагатай ингэж хандаж үйлдвэрээ өргөх, үйлдвэрлэлүүгээ анхаарах энэ матрасны чанарт бас илүү анхаарч ингэж ажиллаж байна. Бид нар энэ цаг үед Голомт банкнаас зохион байгуулж байгаа энэ менторшип хөтөлбөрт оролцоо зөвлөх үйлчилгээ аваад ингээ явж байна. Яг энэ зөвлөх үйлчилгээнд ингээд хамрагдаа явж байгаа өнөөдрийн ингээ байдлыг харахад бол их аятайхан үр дүн өгөхөөр ийм аятайхан ийм хөтөлбөр байна гэж одоо дүгнэж байна. Бид нар бас яг энэ менторшип хөтөлбөрөөр өөрсдийгөө бас Монголд бас ийм үйлдвэрлэлүүд бас ийм тасралтгүй бас дажгүй бас хөгжиж байгаа шүү гэдгээ бас харуулах ийм боломжуудыг бас хамтдаа бас нээж гэн гэж одоо ойлгож байгаа.